Уран бүтээлийн талаар яриа шүү дээ. Бүү тэнгэр ээж. Бүү тэнгэр ээж шарав хөгжмөн зохиол шарав яруу найрагч төвшин жаргал түмэн жаргал хоёрын уран бүтээлэлдээ тэгээ бүү тэнгэр ээж гэж сайхан дуу ягаад ч нэг өөрөө дуулж харагдахгүйгээр тэгээд нэг өөрөө дүрсэнд нь ороод нэг сайхан миний хоёр хүү байгаа нь тэр надад тоглож байгаа юм. Зөв. Тэгээд миний сайхан хань маань ээж байгаа, хань маань тэгэл дүүнэр маань ингээд нэг орсон. Уг утга нь бол яг одоо нэг домголдоо ер нь ингээд хоёр нисгч хүүтэй. Тэгээд нисгч хүүтэй байгаад одоо удахгүй очно гэхэд зэрэг тэр чинь нөгөө байлдаа нэг хурдан явдаг нэг шунгандаг онгоцсон суудаг жолооддаг хоёр хүү ахгүй. Тэгэхээр зэрэг нөгөө нисгч хүүтэй юм чинь мэдээж одоо нөгөө онгоцороо ирэх байх гэж бодоод тэгээд одоо энэ хаваар байгаа энэ талд байгаа энэ одоо чулууг яана гэд. Тэгээ хормоогоо ингээд бүр цоортол тэр хоёр хүүгээ нөгөө онгоцоор ирнэ гэд чулуу тойж байгаа байхгүй юу. Нэг тийм л утгатай. Тэгээд мэдээж тэр одоо дуунаас хурдан онгоцтой юу гэж ирэх үедээ хоёр хүн зүгээр л хүрээд ирж байгаа. Тийм нэг домог байдаг. Тэгэхээр тэр домогноос одоо үндсэлж тэгээд сайхан хөөхтүүдтэйгээ бас ингээд дүрсээ хоёр баг хүү маань тоглож байгаа. Тэгээд хөөрхөн тоглосон. Тэгээд бас нэг ижи маань одоо хань маань ижи өөд болсон. Тэгээд бас энэ дүрсэнд оруулж үлдээсэндээ бас баяртай байдаг. Тэгээд ямар ч нэг тийм уран сайхны кино шиг ч юм уу зохиомжтой хажууд нь ингээд гинтхэн ингээд нэг зохиомжинд гарч ясна хүн дуулаад ундаг штэ. Тэгхүүгээр нэг хөөрхөн тэг богино хэмжээний кино ч юм уу тийм гараад байгаа байдлаар хийгээд нөгөөд манай ардын жүжигчийн инх 50 би Чингис тоглодог. Тэр маань одоо бас студидтэй тэр студид тэнд хийж өгсөн юм байнамаа. Тийм. За тэгэхээр тухай. Үзэгчд маань бас хоёр ардын жүжигчнээс лавлж асуух зүйл байвал тоглолттой холбоотой тавуулаа тоглолттой холбоотой асууж лавлах зүйл байвал 1919-36 оцор бас холбогдох боломжтой гэдгийг хэлмээр байна. За тэгэхээр тавуулаа уран бүтээл бол энэ төсөл болоод одоо ер нь өмнө бол орон нутгаар тоглож ирсэн. Өнгөрсөн жил бол хотод тоглосон. За тэгэд одоо тоглоагүй. Одоо тоглосон. Тэгээд анхны Эрдэнэтэд зарим хотод бол тэгвэл анхны тоглолт байгаа тийм. Оо за. За 5 гавьяат ардын жүжигчнийг нэг дор сайхан нэг үдэш 30 уран бүтээл гэдэг бол нэлээд урт болох байх шүү бас тий. Өмнө нь 35 дунд нь зарлж бариад янз бүрийн юу яагаад байдаг болохоор бид нар чинь бүгдийн одоо жоохон гарлал тий. Таних хүмүүс байна, таних уран бүтээл нь байна. Нэг их тэгээд яагаад байдгүй шууд л дуулаад явдаг. Гайгүй. За тэгэхээр хэсэг хугацааны реклам нэг үзэгчтэй хүргээд студид иргэд уулзах юм байна. За. Жардал 80-аад оны дууны үл тасрах аялгау төслийн хүрээний 3 дахь уралдааны бүртгэл эхэллээ. Уралдааныг Монгол улсын төлөө зүтгхийн нэртэйгээр улс орныхоо тусгаар тогтнол ард иргэдийн амгалан тайван байдлын төлөө тангар хөргсөн мөрдөстэй албан хаагчид офицеруудын дунд зарлаж байна. Уралдааны бүртгэл 3 дугаар сарын 5-ыг дуустал TV5 телевиз дээр явагдана. Дэлгэрэнгүй мэдээллийг 7011-328 9119-1011 утаснаас авах боломжтой. Шинэ production найзууд төсөл үзүүлж байна. За сайн яваад ирээрээ. Гадаад төрлөө. Гадаад төрлөө бүгд бийцгүй болно шүү дээ. Гадаад иргэн. Олон симэгтэйчүүдийн баяр зориулан хавар цагийн анхны инээд гүргэр хань цоошин инээд мэдэр танд шоу тоглолт 3 дугаар сарын 5-наас соёлын дүүргэнд өдөр бүр За амралтын өдрийн X хөтөлбөр маань үргэлжлэн та бүхэнд хүрсээр байна. Тэгэхээр тун удахгүй 3 сарын 7-ны өдөр тавуулаа уран бүтээлийн тоглолтоо хийх гэж байгаа. Манай хоёр
ардын жижигч маань хүрэлцэн ирсэн байгаа. Тэгэхээр ярилцлагаа цаашаа үргэлжлүүлээ. Тэгэхээр орон зөгчд маань бас холбогдож байна тий. Бас асуулт байгаа байна уу? Байна. За амралтын өдрийн мэнд хүргэе. Хинтээ холбогдов? Баярлалаа. За. Манай хоёр одоо ардын жижигч маань ирсэн байгаа. Асууж лавлах зүйлийн хувьд лавлах боломжтой тоглолтын талаар. За ямар гоё юм бэ? Их баярлалаа. Хоёр ардын жижигчдэд аяж байгаа баярын мэнд хүргэе. Тэгээ өдрийн өдөр авчирчаа. За баярлалаа. За их баярлалаа. Тэгээд манай ээжтэй насчицсан ийм хоёр ихч маань байгаа. Тэгээд ээжийн маань чимээ ихчийн доонд их дуртай байсан. За баярлалаа. Ямар дуунд нь өөрсдөө дуугаа дуулах бах концертын дээрээ гэж бодчих. Оо дуулна. Тий. Тэгээд тэр дуу их сайхан дуу шүү. Танд уртнаас удаан жаргал хүсье. За баярлалаа. Би тэ та нарт их баярлж байна. Апаа ихтэй бас их амжилт хүсье. За баярлалаа. Баярлалаа. Тий тоглолтын үзэл байна. За үзээрэй. 7-нд 18 цаг 30 минутаас улсын дуур бүжгийн эрдэмтэн театр дээр уулзъя тий. За уулзъя. За баярлалаа. За манай гавьяат ардын жүжигчдийн хамтран тоглож байгаа Улаанбаатарт одоо анхны тоглолт нь болж байгаа тий. Манай одоо жүжиг уран бүтээлчд маань бас их даруухан. Тэгээд анх удаага тавуулаа Улаанбаатар тоглож байгаа юм. Тэнийг нэг сүртэй хэлэхгүй. Одоо зургатаар ч гэсэн реклам явахгүй тий. Зөвхөн өнөөдөр нэвтрүүлгээр одоо анх удаага л одоо дуурч байна. Хилээдээ хийлгээл ингээд л байгаа л байгаа. Тэгсэн чинь би нөгөө фэйсбүүк дээр ингээд тавихгүй ийм энийгээ тавиад. Тэгсэн чинь соён гэгэрүүлэх телевизээс холбогдож байна. За реклама манайд өгөөч гэнэ. Яана би тэгэд реклам хийгээгүйгээд явуулахгүй юу. Тэгсэн чинь энэ цагийн дууны оргил дээр зогсож байгаа улсууд болохоор реклам гэдэг юм байжээ гэж. Тэрэндээ ч биш л дээ. Ер нь тэгээ бидэнд бас нэг жоохон боломж юу болсонгүй. Зав зөөлөө муутай болчлаа. Би энэ төр бид нар ч одоо хичээлтэй олсууд хүний олон хүүхэд сургаж байгаа. Хажуугаар нь одоо энийг хийн. Хажуугаар бас зөндөө ажил байна шүү дээ. Манай бид хоёр л цэрэг нь багш гүйцэтгэх ажилтнууд. Манай гурав бол дандаа толгой ажилтнууд дарганаар. Ер нь тавуулаа дарганаар юм биш үү тэгэл нэг нь. Ер нь цуглахад бас юу төвхтэй л дээ. Одоо сая хэд одоо ингээд хоёулаа сууж байгаа. Бас удирдах ажилтаа усч бас удантай л байдаг шиг юм. Тэгээ ер нь цуглахтаа бас нэлээд уг нь тавуулаа ирэх боломжтой байсан. Тэгээд амралтын өдөр бас зав шилэн гараагүй шүү дээ тий. Төгжрөл ихтэй байгаа. Амралтын өдөр чи их төгжрөлтэй байдаг шүү дээ. Яг уран бүтээлээ хийхээр бол эдгээр чи их айхтар. Сооч нэг бүр зүгээр тайзан дээр аваачаад бид нар чинь найруулганд оруулна. Заавал сургууль хийж ээж тоглоно. Сургуультгүйгээр тайзан дээр гарахгүй тийм хэцүү. Тий. Заавал урдны сургууль. Ер нь яг одоо урдны байсан биднээсийн нөгөө нэг угаасаа л тэгжэл сурсан тийм одоо зарчим тэгжээд өслөө бид нар тайзан дээр баг амьдрах шахуу болсон хүмүүс дахиад одоо тийм үедэл тий найруулагч нар хизээч одоо биднээс одоо ингээ болцсон биднээс ардын жижигчдэрээ саргал авсан гараад дуучна гэсэн бодол байдгүй заавал ч үзэгч төмөндөө зориулж одоо нямбай сайхан байх хэвээр тэг хувцсны өнгөө шалгуулна ийм палажа өмс тэрийг өмс ингээд бүх юм одоо найруулагчтай тэгээд тохируулна тэгэж л гарна л да ямар нь энэ дуун дээр одоо халт мөлт юм гэж юм байхгүй тий. Ер нь тоглолтын дээр хамтарсан уран бүтээлүүд дуулах юм болоо. За ерөөсөө 2-2-оор баг байдгүй тий. Хосоороо бид нар энэ удаа бол тийм хуучин бол бид нар зүгээр дуулж ирсэн л да. Долгорын дээр дуулж яла. Сосороор одоо энэ төвшин төгс Эрдэнэт хоёр дуулж яла зүүн дээр. Тэгээ ерөөсөө энэ удаа 6хан дуу гэдэг чинь их жоох юм биш нэг хүнээс. Тэрийгэж дуулмаар санагддаг, энийгэж дуулмаар санагддаг 6хан тэгээд 5 6 30 гэж 30 дуу болоо явчихжээ. Тэгээд нэг хүний 6 дууны л одоо нормтой. Тэгэхээр чинь 6хан болохоор чинь тэрийгэж дуулмаар, энийгэж дуулмаар. Тэгээд яг тэрэндээ баригдаал. Өнөөдөр бас одоо ингээд юу яаж байгаа юм чаа? Манай гавьяат ардын жүжигчд маань тоглолтынхаа шторк рекламыг хийгээгүй юм чинь нэвтрүүлгээрээ бас жоохон ингээд яриагаар сайхан удаан жоохон ярьчээ те жоохон сунаад ярьчээ. Тэгэхээр ер нь бол энэ тоглолтыг бол анхнаасаа л орон нутгаар хийгээд дараа нь хотуудаар хийгээд одоо энэ Улаанбаатарын төвөр гэлээ жоохон шатараалтаа. Ер нь бол одоо бид нарыг бас ингээд бүгдийг дуулахыг их баяртай
баярлж байгаа ч ямар гоё юм бэ л гэдэг байгаа. Бүгдээринг нь одоо биднээс яг ганц нэгээрээ тоглолтод яг өөрснөө тоглолтоо хийн хаяа тоглолтод ордог болохоор зэрэг биднээсийн одоо үзэгчд бас зөндөө байна шүү дээ, тийм ээ. Тэгээд тэгэхээр биднээс ингээд таваалаад болно гэхээр их баярлж байгаа л да. Яг л биднээс чи нэг үеийн дуучид яг л нэг үед л гарч ирсэн. Тийм бахаа зэрэг бидний дууг бол сонсдог үзэгч түмэн нэг л үеийн улсууд байгаа. Тэгэхээр зэрэг бид тав бол энэ тоглолтоо хийх болсон сонсогч түмэн маань их баяртай байгаа. Дандаа их гоё хүлээж авч байгаа. Манай орон нутгад хизээ ирж тоглох уу? Манай аймагт хизээ тоглох уу гэд өөр Баян хонгор тоглоход хотоос 2 машин хүн очиж үзсэн тийм. Дагаад очиж үзсэн шүү дээ. Хот тоглохгүй юу гэсэн чинь хотод ойр тоглохгүй гэдэгсэн чинь очиж үзсэн шүү. Тэгэхээр зэрэг бас биднээсийн одоо ер нь фэнүүд үнэнч байдаг л да. Тэгэхээр зэрэг бас биднэрийгээ үзэх сонирхолтой тийм улсууд маш олон байгаа. Ер нь 5 6 дууны нор. Тэгээд болоо тэгээд 30 дуу болж байна тийм. Зургуулангийн бас нэрлэлчүүл бас сюрприз биш болчих واخ. Биш бол 3-аас нь нэрлэх боломж байна уу? 3-3. За одоо хүмүүсийн дуулуулах дуртай дуунаас би гэхэд сая нөгөө хүний асуусан тэнгэр ээж минь өршөө зүүдний говь. За тэгэл ардын дуунаас алиграмаа өсгөө хүний заяа энтергээ дуулуулах дуртай шүү дээ. Иймэрхүү дуунууд байна. Уртын дуу бас дуулна шүү дээ. Уйхан зам битвийн нарыг хүмүүс их дуулуулах дуртай шүү дээ. Ингээд ийм төрлүүдээс дуулна да. Манай доо бас зөндөө олон сайхан дуунуудаас дуулна. Хүмүүс чи ер нь шин дууг хүлээж авахтаа бас нэг тийм хуучин дуугаа л гэдэг шүү. Тэгээд бид нар бас хуучин дуунаас нийлээ дуулж байгаа. Тий. Аргалд явсан ээж. Ороод ганцхан ээжтэй гэдэг дуулна да. Ороод ганцхан ээжтэй. За тэгэхээр утас бас холбогдож байна тий байна уу? Байна уу? Байна уу? Байна уу? За өдрийн мэндийг хүргэе. Хинтээ холбогдов? За нарантай. Манай хоёр одоо ардын жүжигчин студид ирсэн байгаа. Асууж давах зүйл байна уу тоглолтын талаар? Өөр ямар бүрэн байгаа хоёр хүнтэй асуусан сая үтсэн юм байна л да тий. За өөр гэвэл одоо ийм билетийг нь үзүүлээ тий. Одоо сая үтсэн. Сосрууаран байна. Эрдэнэт төгсөн төгс байна да. Эрдэнэт төгшин төгс гэсэн 2 гавьяат. За сайхан төгс тавхан байна. Концерт нөхөд үзнэ. За баярлалаа мэдээ. Сайхан дуусарыг гэж дээд хэрэгтэй юм. Тэнцүү ухаад яаж хийх вэ? Харин тийм болохоор хуучин дуунуудаа дуулна. Хуучин дуунуудаа зөндөө олныг дуулна. Тэгээд 500 билет зарагдана. Тэгээд ер нь баг ихэнх зарагдаж байгаа. Зарагдсан. Тийм болж байгаа. Тий. Сургаар билетийг бол мэдээж улсын дуур бичиг Эрдэмийн театрын касн дээр тий. бодлогч байгаа тий. Касн дээр тий. 5 одоо гавьяад ардын жүжигчид гэхэд ер нь тасалбарын үн бас миний хувьд бол их бага л санагдаж байна. Тий, ер нь бол 30 мянга тий. Ер нь Мартин 8-нар бол би ч гэсэн тоглолтоо их тэний хүнтэй зардаггүй л тий. Хүмүүсийг одоо үзье гэсэн хүмүүсийг сайхан айхтар үнэтэй тоглоё гэж боддоггүй. Нийтийг хамруулах юмсан, олон хүн үзүүлэх юмсан гэж. 30 мянган төгрөг бол их хөвдөө бол их юм шиг. Их бас бага мөнгө биш. Тий. Ер нь бол 50 мянгаар тоглооч гэсэн тэр хүмүүсийн санд ирж ирсэн л да. Гэхдээ биднээс бол 30-аас бол дээш нь гарахгүй. Хөдөө орон нутагт биднээс бол 20-аар тоглодог. Тэгээд энд бол 30-ыг тоглоодоо энэ жижигхэн цөөхөн заалтай юм чинь гээд хоточсон 20-аар тоглох бодол байсан. Хэрвээ UB Palace-ын тэр томхон зааланд тоглосон бол биднээс 20-аар тоглоно л да. Тэгээд жижигхэн газар байгаа учраас бас тэгээд тий. Ер нь нэг захиалчтай юм л шүү дээ заалуудыг. Тий. Эрт захиалж амжаагүй мэн. Амжаагүй. Би тий айгу толгой шийдэл за энэ тоглолцгийгээл. Тэгээд яасан. Гэхдээ яах вэ? Болно. Цөөн тооны ч гэсэн тийм ээ сайхан 500 сайхан одоо үзье гэсэн одоо жүжигчдээ хараад дуучдаа хараад тэр өнөө сонсъё гэсэн сайхан дууга сонсоод гарах чинь жаргал шүү дээ. Цөөхөн ч гэсэн одоо болно гэж бодож байгаа. За ингээд уран бүтээл бас Тэнгэр ээж минь өршөө уран бүтээл бас бэлэн болсон байгаа. Тэгээд ардын жүжигчин Чимэцээ Тэнгэр ээж минь өршөө уран бүтээлийг хүлээн авчихсан. За.
За амралтын өдрийн X хөтөлбөрт тавуулаа уран бүтээлийн тоглолтоо 3 сарын 7-ны өдөр 18 цаг 30 минутаас Улсын дөөр бүжгийн Эрдмийн театрт уран бүтээлээ хүргэх гэж байгаа. Манай хоёр ардын жүжигч маань хүрэлцээрсэн байгаа. Дөнгөж сая одоо ярьж эхлэх гээл халах гээл ярьж эхлэе гэж бодож байсан чинь цаг дуусчлаа гэж тийм сайхан алж ирсэн. Ер нь тэгээд төгсгөлд нь одоо нэвтрүүлэг маань дуусах чинь. Тэгээд төгсгөлд нь тоглолтынхаа талаар бас. За сүүлийнх нь нэг оролцож байна. Ганцхан үзэгч хөөрхий. За байна уу? Хөөрхий. За холбоо тасарчлаа. За ингээд төрийн сархалтай Сосор барам ардын жүжигчин Чимэлцээ гавьяа жүжигчин Эрдэнэбаат гавьяа жүжигчин Төвшин Төгс миний би ингээ бид тавын тавуулаа гэдэг тоглолт дөөр бүжгийн Эрдмийн театрт 3 сарын 7-нд 18 цаг 30 минутаас тоглоно. Ингээ та бүгдийг хүрэлцэн ирэхийг урьж байна. Урьж байна. Тэ. За мэдээж бүх уран бүтээлчд маань 6 шилдэг уран бүтээлээс бас хүргэнэ гэж байгаа. За ингээд амралтын өдрийн X хөтөлбөрт хүрэлцээрсэн хоёр ардын жүжигчиндээ баярлалаа. Уран бүтээлд нь өндөр амжилтыг хүсье. Тавуулаа тоглолтыг маш олон хүмүүс үзэх байхаа. 500хан судалтай хэмжээнд л маш олон хүмүүс үзэх байх. Тэгэд ямар ч рекламгүйгээр зөвхөн өнөөдрийн X хөтөлбөрт одоо нэвтрүүлгээр оролцож одоо тоглолтынхаа талаар бас мэдээлэл хүргэж байгаа. Ингээд та бүхэн ажлаас өндрөөсөө амжилтыг хүсье. За та бүхэнд баярлалаа. TV5 телевизийн хамт олонд маш их баярлалаа. Тэгээд энэ телевизээр дамжуулаад бас үзэгчдэд маш их баярлж явдаг. Энэ тоглолтыг бас иждүүдээрээ
энэ одоо нэвтрүүлэгт бид хоёр хоёулахнаа байгаа боловч бид тавыг тавуулаа сууж байгаагаар төсөөлж одоорой. Тэгээ тавуулаа тоглолтын маань ирж үзээрэй. Маргааш өглөө бид тав харин юугаар цай кофегаар тавуулаа. 5 хүн ярих нэг өөр, 2 хүнийг ярих өөр штэ. Тийм болохоор тавуулаа байна байх. За